За эрхэм үзэгч та бүхэндээ Дорон аймгийн Матас сумын Баян хангавагийн нутаг сүндэрлэх Баян Үлзий уулын дахлаг баяр наадам зориулсан хурдан шандаст даагны уралдааныг шууд дамжуулан үзүүлж байна. За энэ өдрийн баяр цэнгэл наадамд хурдан даагны уралдаанд газар газраас хурдан шандаст 11 дааг хүлгийн шандас сорж алтан тоосон хөрөхөөр за энэ дэлгэснээс харагдж байгаа сайхан хонгор дааг марцсан байна. Энэ одоо Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын яриад мегмэрийн хонгор дааг байна. Түүний цааталт нь мөн одоо Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын яриад Сүхбаатарын бор дааг марцсан байгаа харагдаж байна. Түүний урталт нь 212 номертой марцсан Баян хангавагийн сумын алдарт байж Буян жаргалын баяр сүрэнгийн хүрэн дааг марцсан байна. Сая Буян жаргалын баяр сүрэн уяаж хүрэн үрээгээ аргийн 5 торлуулсан да. За энэ бас л одоо Төв аймгийн Баян хангава сумын алдарт уяаж Содном гарын уран мандлын унган тамхтай дааг байна. За энэ одоо Буян жаргалын баяр сүрэн уяажд одоо арилжиж явсан дааг байна. Түүний урталт нь Дорон аймгийн Матас сумын Баян хангавагийн сумын авраг малчин Галсангийн Ганбаатрын хээр дааг байна. Сумын алдарт уяаж Буян жаргалын баяр сүрэн уяа сойлгонд харуулсан. За баяр сүрэнгийн бүжин лам охин унжирлуулж байна. Мөн одоо баяр сүрэнгийн хүрэн дагыг янжин лам охин байна. За түүний урталт нь Матас сумын Баян хангавагийн сумын алдарт уяаж Амрын будын унган адуу Осгонбаатрын давуу мөнхийн хээр дааг байна. Өнгөрсөн жил Осгонбаатрын давуу мөнх уяаж хээр дааг Баян Үлзий уулын баяр наадамд айргийн 3 турлуулсан. За тэр хээр үрээч өнөөдрийн баяр наадамд мордоогүй байгаа гэж байна. Жил өнжин гэсэн зурагтай байсан да. За ингээд арагш жоохон тогтоо сууж байгаарай. За энэ өдрийн баяр наадамд мегмэрийн хонгор дааг, Сүхбаатарын хонгор дааг Сүхбаатар сумаас ирсэн байгаа. За энэ харагдж байгаа халуун дааг бол Матас сумын Эрдэнэбаатархагийн сумын алдарт уяаж Төвшин төгсийн бүрэн баярын халуун дааг байна. За сумын алдарт уяаж Төвшин төгсийн ган тулга гэж одоо бас одоо Эрдэнэбаатархагийн сумын алдарч уяаж морин сайхан тавьдаг залуу байдаг. Түүний хүү бүрэн баярын халуун дааг байна. За түүний наадалт нь сайхан хээр дааг марцсан байна. Энэ одоо Матас сумын Эрдэнэбаатархагийн залуу уяаж төмөр жилийн ган уурын хээр дааг байна. Төмөр жилийн ган уур уяаж бас л одоо морийг ус нэгэн цаг үед сайхан тавьж байсан да. Ухаалах юм бол одоо өөрийнх нь хүрэн азраг байдаг. Хүрэн азраг бас л одоо сумын баяр наадамд 2-3 ч удаа одоо айргийн архнаад авчихсан. 2 ч удаа бараг 6 турласан байгаа. Бага наадам бас одоо айрагдаж байсан да. За түүний хуурын хөрөнгөний төл гэж бас одоо удам дамжсан сайхан хурдан үлгөөд байдаг. Түүний ардталт нь сайхан жижигхэн Монгол дааг марцсан байгаа харагдаж байна. За энэ хүрэн дааг бол одоо Ням сүрэнгийн батлаа бүтнээр нь юм билээ дээ. Бачаргал Ням сүрэнгийн бачаргалыг хүрэн дааг байна. Яг л одоо сайхан шавилхан биетэй шандастай Монгол дааг марцсан байгаа харагдаж байна да. За энэ хүрэн дааг төмрийн сумын алдарт байж төмрийн Ням сүрэн гэж одоо хурдан саарл морьтой байлаа. Хатигны баяр наадам төрүүлээд аймгийн төмөр замын баяр наадам бас одоо амжилт үзүүлсэн хурдан саарл морьтой байлаа. Хүүн одоо өнгөрсөн жил хүрэн соёолон гаргаж ирсэнтэй. Тэр одоо Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын унган өнгөрсөн жил намар сүүлд бас одоо бага наадамд 2 ч удаа аригчих шиг байсан. Ням сүрэнгийн бачаргал уяаж бас л одоо нэг хүрээ адуу гаргаад ирсэн байна. За тэр цаана нэг сайхан хонгор дааг марцсан байна. Саяхан сумын алдарт уяаж цолны болзол хангасан Төмөн хамбагийн сумын алдарт байж Туяагийн чин зэргийн хонгор дааг тэр цаана харагдаж байна. Түүний наадалт нь саяхан зохион байгуулагдсан Булган К уралдаанд аман үзүүн турдлаа. Давхар уяагаар аймгийн өмнөд үсгийн Матас сум зохион байгуулагдсан аймгийн өмнөд үсэд айргийн 3 турдсан. Сонгомл бага насны ангиллалд ер нь одоо Матад нутгаасаа ер нь нэлээ Матас сумаас ер нь дээгүүр амжилт үзүүлээд байгаа даагны нэг одоо сумын алдарт байж Эгтрийн саранхүүгийн хүрэн дааг одоо яалчгүй мөнөө. За одоо сумын алдарт байж Эгтрийн саранхүү уяачин одоо тэр хүрэн даагны уяа сойлгож одоо ууган баяр гэж одоо сайхан залуу харуулдаг. Эгтрийн саранхүү уяач өөрөө сумын засаг дарга. Уяачт нь бас одоо энэ жилээс 2 сайхан шинж одоо залуу уяач амтарч одоо мордигийн сайхан өнгөтэй анхны уралдаанаас нь эхлээд айрхтай ийм сайхан амжилт үзүүлээд байна. За Баян Үлзий уулын дахлага жил бүр одоо уламжлуулган сайхан зохион байгуулдаг. Матас сум тэр дундаа Баян хангавагийн иргэд зан олон уламжлал зан уул тэнгэр газраа шүтэж эртнээс уламжиж ирсэн энэхүү өв соёлд түүхээ хадгалж жил бүр сайхан овоо олоо дахин шүтэж баярлуулж за хурамс тэнгэр хураа хайрлуулж ийм сайхан баяр наадмыг матадчууд Баян хангавчууд одоо тэмдэглэдэг юм аа. За энэ өдрийн баяр наадмыг одоо дааг шүтлэнгийн уралдааныг мөн одоо жоо ойртод явмаар байна таахаа. Дааг шүтлэнгийн уралдааныг за машина гаргаж өөрөө бас одоо сайхан сэтгэлээр ууланда дагж байгаа сумын авраг малчин Баян хангавагийн сумын авраг малчин Галсангийн Ганбаатар
хад одоо аюу дуруу баярлалаа гэж хэлье. За мөн одоо миний би энэхүү бичлэг ууландаа бас одоо сэтгэлийн ханд өөр гэж энэхүү шүтлэн даагны уралдааныг бичиж байна. За ингээд энэ өдрийн баяр наадам бол үнэхэрийн сайхан өдөр зохион байгуулагдаж байна. За Баян Улсын уулын дахилга наадам ер нь одоо жил бүр сайхан өдөр зохион байгуулагддаг. Энэ өдөрч бас л одоо сайхан нар тэгшэрсэн жоохон хөндлөнгийн тоосыг тооцвол ийм сайхан баяр наадам болж байна. За маргааш одоо Матас сумын Баян ханга багийн засаг дарга Борын сумын алдартай байж Борын мөнгө сүхийн охины дайх сэвлэг үргэх ёслол зориулсан хурдан хязгааллангийн уралдааныг бас мөн одоо шууд амжуулна. За 5 сарын 19-нд Маттатан хатхан уран өчөөний уулын нэг Маттатан уулын дахилга баяр наадам их дахилга баяр наадам зохион байгуулдаг. Тэр бас одоо өргөн дэлгэр сайхан наадам болно. Маттатан ууландаа сэтгэлийн ханд өргөж байгаа Маттат нутгийн зонголонгийн за тэр их одоо хичээл зүтгэлийг өвөртлөн Матас сумын засаг даргын тамгын газар бол аргагүй сайхан зохион байгуулах бэлтгэлээ ер нь хангаад хэдийнэ ер нь дуусч байгаа баха. Одоо ер нь одоо сүүлийн 7 хоног шавтрахад л одоо Маттатан уулын дахилга баяр наадам зохион байгуулагдана. За ингээд Баян Улсын уулын дахилга баяр наадам зөрөөс хурдан даагны уралдаанд 11 шандас дуртай ажина. Сая шүтлэнгийн уралдаан бас одоо даага бодвол нэг 15 6 даага бүртгүүлж мордсон байгаа. За ингээд хурдан даагны уралдаан шандас хурдан үлгөөд за бүгдээрээ л одоо ирээдүйн төмнөх гэж дааг гэж одоо аргагүй адтай амтан байдаг. Анхныхаа давхил дээр одоо айрдаж дөрүүлэх юм бол цаашаа бас л одоо хөлн дэгшрээ цаашаа одоо айрагдаад одоо тэр жилээ тэр зунаа одоо сайхан наадч магадaltaй. Тийм учраас одоо анхных нь уралдааныг одоо таахны уралдааны сайхан хийчих юм бол ерөн сайхан цаашаа зам дөрөв хөлн дэгшрээд одоо заславаа сайхан болдог. За ингээд та бүхэндээ төхөөрөмжн дээрээс уулзъя. Ачлаа шүү. Баян Улсын уулын дахилга баяр наадам зориулсан хурдан шандас даагны уралдаан гарааныхаа төхөөрөмжн дээрээс дөнгөж ирэглээ. За дөнгөж ирэнгүүд Орон аймгийн Матас сумын алдарт байж Эгдрийн Саранхүүгийн хүрээндээ гарч ирээ зуларж байгаа харагдж байна. Түүний уртал дээр нь Баян ханга багийн сумын авраг малчин Галсангийн Ганбаатарын хээр даг энэ өдрийн баяр наадмын хурдан даагны уралдааны аман үзүүн дээр гарч ирсэн байна. Түүний өнгөн дээр нь Төв аймгийн Баян ханга сумын алдарт яа Содном гарын уран мандлын унган адуус Баян ханга багийн сумын алдарт яаж Буян жаргалын баяр сүрэнгийн хүрээндээ гарч ирсэн байна. За хамгийн надлаар одоо Буян жаргалын баяр сүрэнгийн хүрээндээ гарч ирсэн байна. Жогоо ойртой дагмаар байна. Арай холдоод байна да. За түүний надлал нь хамгийн надлаар дунд талд нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат Мегмарын хонгор дааг түүний цаатал нь 199 номертой мордсон сумын авраг малчин Галсангийн Ганбаатарын хээр дааг айргийн 4 дээр за өнгөн дээр Эгдрийн Саранхүүгийн хүрээндээ гарч ирээд өнгөрсөн байна. За энэ одоо Булган сум зохион байгуулагдсан Булган кап яваараа ойртод зэрэгцээ дагмаар байна да. Булган кап хурдан даагны уралдаан дээр аман үзүүнд дурдлсан. За Матас сум зохион байгуулагдсан аймгийн өмнөд үсгийн хурдан даагны уралдаанд айргийн 3 дурдлсан шантастай хурдан дааг энэ өдрийн хурдан даагны уралдааныг хөтлөөд гараад ирсэн байна. Түүний наадад нь сумын алдарт байж Буян жаргалын баяр сүрэнгийн хүрээндээ баяр сүрэн уяа сая шүтлэнгийн уралдаанд хурдан шүтлэн үрээгээ хүрэн үрээгээ айргийн 5 турлуулсан байгаа. За өнгөн дээр аман үзүүн дээр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум яриад Сүхбатын бор дааг аман үзүүн дээр гарч ирээд зуларлаа. За тарихны 2 дагарынхаа дагнуудаас үндсэндээ нэг 50 м хэрэтэ холсоллоо. За хийн дээр айргийн 3 дээр Буян жаргалын баяр сүрэнгийн хүрэн дааг. За айргийн 4 дээр Галсангийн Ганбаатарын хээр дааг. За айргийн 3 дээр Баян ханга багийн сумын алдарт яаж Амрын будын унган адуу Осгонбаатарын давуу мөнхийн хээр дааг 4 орж ирлээ. За өнгөрсөн жил Осгонбаатарын давуу мөнх үеж одоо хурдан даагны уралдаан дээр хээр дааг яг одоо иймэрхүү хээр дааг айргийн 3 турлуулсан да. Арай л одоо манай жолооч хол яваад ах шиг байна. Гэхдээ одоо уран сайхан жолоож байна. 6 дээр одоо энэ Мегмарын хонгор дааг, 7 дээр энэ за сумын алдарт үе төгсөн ган дулгын хүү бүрэн баярын халиун дааг нэг арагшаа сууя. За төгсөн бүрэн ган дулгын хүү бүрэн баярын халиун дааг 7 дээр за түүний урдал дээр Сүхбаатар сум яриад Мегмарын хонгор дааг. За 171 номерт арагшаа суумаар байна да. 171 номертой мордсон сайхан хонгор ханцсан дааг 8 дээр явж байна. За энэ одоо саяхан сумын алдарт үе цолны болцны ангасан сумын алдарт үе яаж туяагийн чин зэргийн хонгор ханцсан дааг. За 4 7 8 дээр байна. За арагшаа 8 хонгор ханцсан даагнаас одоо өшөө арагшаа суух боломж одоо тун овор байна да. За хонгор ханцсан дааг 8 дээр за жоог урагшлаад нөрөөхөн сайхан урагшлаад угаараа. За Орон аймгийн Матас сумын Баян ханга багийн нутаг сүмдэрлэх Баян Улсын уулын дахилга баяр наадам зориулсан хурдан шундас даагны уралдааны 7 дээр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын яриад Мегмарын хонгор дааг 7 дээр байна. Жоохоо ойртоо дагаад угаараа.
6 дээр Баян Хангабагийн харьяад залуу яаж Галсангийн Ганбаатарын буган дааг байна. Сумын алдартай буян жаргалын баяр сүрэн үеж үе солигонд харуулсан байгаа. Энэ өдрийн баяр наадам дээр баяр сүрэн үеж 2 дааг мартуулсан. За түүний нэг нь одоо айргийн 6 дээр байна. За урагшлаарай. За буган даагны хувьд одоо их л одоо сонирхолтой даавгаан анхныхаа уралдаан дээр жоохон одоо 2 тишээ гулгаад ах шиг байна. Аргагүй анхных нь уралдаан ийм даагнууд бол одоо ийм байгаа. За нэлээд одоо суларлаа да. Нэлээд одоо тартайхан шиг байх шиг байна. За хурдан даагны уралдааны тархины 5 дааг одоо арийнхаа даагнуудаас салж игэллээ. За 5 дааг бол одоо арийнхаа даагнуудаас нэлээд ол салдлаа. За айргийн 5 дээр Матас сумын Эрдэнэбаатар хуугийн сумын алдартай байж Төвшин төгсгийн ган тулгын хувь бүрэн баярын халуун дааг энэ өдрийн баяр наадмын хурдан даагны уралдааны айргийн 5 дээр одоо нэлээд ширүүхэн өлтөй гарч ирээд нийллээ. За халуун даагч одоо тун одоо сайхан дааг байна. За айргийн 4 дээр одоо хүрэн дааг гарч ирсэн байна. За 4 дээр хүрэн дааг бол одоо тун сайхан сэлүүхэн явж байна. За сумын алдартай яач буян жаргалын баяр сүрэнгийн хүрэн дааг. За яваараа халуун даагын нь одоо хүрэн дааган дээр ер нь тун залгаж магадгүй юм байна шүү. За хүрэн дааган дээр бол одоо тун залгаж магадгүй дааг байна. За айргийн 3 дээр Осгонбаатарын даваа мөнхийн хэр дааг байна. Тархины Баян Хангабагийн нутаг сүндэрлэх Баян улсын уулын дахлаг баяр наадам зориулсан хурдан шандас даагны уралдааны түрүүчийн 2 дааг үнэхээр одоо тол салсан байна. Эрхэм хүндэт үзэгчтэй. За өнгөн дээр Дорнот аймгийн Матас сумын аймгийн алдартай яач Дашнымын энх төрийнхөө сумын алдартай сумын засаг дарга энх төрийн саран хүүгийн хүрэн дааг өнгөсөн хэвээрээ байна. За Булган сум зохион байгуулагдсан Булган кап хурдан даагны уралдаанд аман үзүүнд урдлаа. Давхар уяагаар аймгийн өмнөд үсгийн хурдан даагны уралдаанд айргийн 3 турдсан шандастай хурдан дааг. Бор дааг одоо нэг зүгдээд эргээд үлдээд байна да. Жацаар хүрэн дааг илүү. Жацаар бол хүрэн дааг. За жоохон алт дутаад байх шиг байна. Бор даагны хувьд. Бор дааг бол одоо Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум яриа Сүхбаатарын Сүхбатын бор дааг байна. За бор даагч одоо үнэхээр сайхан дааг. За бор даагыг одоо унаач нь одоо арай л одоо жоохон балцрдаад байх шиг байна. Нэг явуулаад одоо жолоогийн тунгалзуулаад байх шиг байна. Хүрэн дааг одоо жолоо за яваараа ойр төмөр байна да ч одоо. Хүрэн дааг бол одоо жолоо үнэхээр одоо жолоо нь одоо богинотгоор дааг байна да. Сайхан уртхан үзүүтэй дааг байна да. Энэний эцэг нь одоо Гранд Макс дуудлагатай сумын алдартай Энхтрийн сархүүгийн одоо өөрийнх нь үржүүлгийн азар байгаа. Хурдан тэр азарганы өнгөрсөн жил хүрэн дааг мөн одоо айрыг турдсан байгаа. За хүрэн дааг энэ жил бас л одоо Энхтрийн сархүү уяачийн одыг одоо гээж анхны наадамд нь одоо Баян улсын уулын дахилгада 3 дахь наадам 3 дахь давхар уяагаараа өнгөссөн байна. За эндээс одоо барайны газар одоо хараахан болоогүй 3 км бол барагцаагаар бол 3 км явна. Мөг ялтын содном дөрж хуугч хурдлуулж байна. За энэний их нь одоо сайхан 25-тай цавдраггүй байдаг. Хөөхнөгийн төлөө одоо 50-тай хүрээ азаргын төлөө тийм одоо сайхан цавдраггүй байдаг. Аймгийн алдартай байж Дашнымын энх төрийн одоо унган гүүнээс гарсан ийм одоо сайхан дааг энэ өдрийн баяр наадмыг хөдлөд гараад ирсэн байна. Бор дааг 2 даагийг одоо хоёулангийн цаг дараатай байна. За арагшаа нэг суучаа. 2 дааг ингээ сайхан сэлүүхэн байна. Унаач нар бол одоо 2 унаач одоо хоёулангийн яг сайхан дарчихсан байна. Осгонбаатарын даваа мөнхийн хэр дааг айргийн 3 дээр байна. За Осгонбаатарын даваа мөнх үеч хэр дааг айргийн 3 дээр, айргийн 4 дээр ган тулгын бүрэн баярын халуун дааг, айргийн 5 дээр сумын алдартай байж буян жаргалын баяр сүрэнгийн хүрэн дааг. За уяач сумын алдартай уяач хэмээх эрхэм цолыг хүртсэн буян жаргалын баяр сүрэнгийн хүрэн дааг. Энэ одоо Баян Төв аймгийн Баян Ханга сумын алдартай Содном гарын уран мандлын одоо унган хүрэн дааг байгаа. За уран мандал бол одоо Монгол улсын авраг адуучин хэмээх одоо эрхэм алдартай мөн одоо сумын алдартай яач одоо хүрэн дааг бас л одоо мэдээд цадгадуухан байна да. За явъя. За 3 4-ийн дааг хоёр хоорондоо холбоотой байна. За Матас сумын Эрдэнэбаатар хуугийн залуу яач бүрэн баярын халуун дааг, 4 дээр Осгонбаатарын даваа мөнхийн хэр дааг гэд 2 дааг хоорондоо холбоотой байна. За Эрдэнэбаатар хуугийн сумын алдартай байж Төвшин төгсгийн ган тулга бол одоо хурдан хүрэн мөр одоо энэ жилийн хувьд сунгаануудад тун хурдан байсан да. Хүрэн мөр сая бүсийн уралдаан сайхан тархинд уралж байгаа сууж шиг болсон. За даваа мөнх уяач хэр дааг айргийн 4 дээр байна. Агны явж одоо өнөөдрийн наадам тун одоо үнэхээр ганган шүүхэн явж байна да. За энэхүү Дорнот аймгийн Матас сумын Баян Хангабагийн нутаг сүндэрлэх Баян улсын уулын дахлаг баяр наадам зориулсан хурдан шандас даагны уралдааны сумын алдартай яач сумын засаг дарга энх төрийн саран хүүгийн хүрэн дааг өнгөссөн хэвээрээ байна. Хоорондоо холбоотой байна. За амын үзүүн дээр халуун дааг сумын алдартай Төвшин төгсгийн ган тулгын хүү бүрэн баярын халуун дааг амын үзүүн дээр за хэр даагийн халуун дааг хоёр жирэн тун одоо үзээтэйхэн байна да. Өнөөдрийн наадам тун үнэхэрийн үзэгчдийн одоо үзэгчдийн
хүртээлийг за харааг мэлаасан үнэхээр одоо ганган шугуу уралдаан гаргаж байна да. За борда Сүхбаатарын бордааг одоо үлдчих шиг боллоо доо. Сүхбаатарын бордааг нэлээд одоо бор цавдар даахтай. За Булган сум зохион байгуулсан Булган кап уран даагны уралдаанд аман үзүүнд орлаад 3 дахь давхар уяагаараа инхүү Баян Үлзий уулын баяр наадамд одоо өнгөрсөн байна. Өнгөрсөн жил Сумын алдар туяж Эвтрийн сархүү уяаж хонгор үрээ айрыг турлуулсан да. Энэ жил дахиад одоо хонгор урдан шүтлэнгийн уралдаанд аймгийн алдар туяж Дашнэмийн Эвтэр уяаж хонгор шүтлэнгээ түрүү магнаа турлуулсан. За хүрээ алзуурын Сумын алдар туяж Эвтрийн сархүү уяаж хүрээ алзуурыг аман үзүүнд турлуулсан. Хоёулангийн одоо дараагаар нь оруулсан байгаа. Аймгийн алдар туяж Дашнэмийн Эвтрийн хурдан цавдар морь гэж бас одоо дуунд мөнхөрсөн сайхан цавдар морь байдаг. Мөн одоо энэ цаг үед одоо сайхан өөрийгөө тодруулсан Монгол хөрмөр байна. Жавхлан чаргад одоо айрыг турдсан хонгор гэдэг одоо аймгийн алдар туяж Дашнэмийн Эвтэр уяажийн атан сүргээс одоо Матан сумын дэвжэн дээр олон адуу айрагдаж төрүүлж улс улсын наадмаас бас өөрийнх нь унган тамхтай адуу олон айрагдаж төрүүлсэн. Улс улсын наадам гэх юм бол тухайлах юм бол 2016 онд унган тамхтай шар хүрээ улсын баяр наадамд газрын 100-ны одоо 60% тархинд оролцсон улсын баяр наадам шар хүрээ байдаг. Тэр жилээ самбайс төрүүлээд тэр жилээ улсын баяр наадамд их хурдан байж байгаа. Тархинд их уралж байгаа одоо 10 гарнаар урдсан. Тэгвэл одоо тэдний аймгийн алдар туяж Дашнэмийн Эвтрийн адуун сүрэг тэнцсэн хурдан өрөндөг хүүгийнхэн сумын засаг дараа Сумын алдар туяж Эвтрийн саранхүүгийн өрөндөг Баян Үлзий уулын даглаг баяр наадам төрүүлэн ирж төмний их алтан жолоо өргүүлж наадамчин олноо баясгалаа. Тэр хүмүүсийн наан овооны наан очиж зогсчоорой. За хүрэн дагвал одоо үнэхээр хурдан дааг байна. Булган капд аман үзүүлээд аймгийнхаа өмнөд үсэд айргийн 3 турдсан. За ийм дагвал өнөөдрийн баяр наадам дээр сэлүүхэн дөрвөллээ. Бүрэн баярын халуундаах аман үзүүнд турдлаа. Айргийн 3-т Осгонбаатарын дав мөнхийн хээр даг айргийн 3 турдлаа. Айргийн 4-т бордог Сүхбаатар сум яриад Сүхбаатарын бордог 4 турдлаа. Айргийн 5-т шүдлэн үрээ айргийн 5 турдлуулсан Сумын алдар туяач Буян жаргалын баяр сүрэнгийн хүрэн даг айргийн 5 турдлаа. Сумын алдар туяач Содон гарын уран мандлын унган даг байгаа 5 турдлаа. За ингээд Баян Үлзий уулын даглаг баяр наадам зориулсан хурдан шандас даагны уралдаан бодлонгүй сайхан зохион байгуулагдаж барианд орж байна. 6-7-гийн даг бас одоо түн хоорондоо ойрхон байна. За 6-т Сумын алдар туяаж Буян жаргалын баяр сүрэнгийн уян солигод харуулсан. Сумын авраг малчин Галсангийн Ганбаатрын хээр даг 6 турдлаа. 7-т Сумын алдар туяаж Туяагийн Чин зэргийн хонгор халдсан даг турдлаа.